сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр сувгийн кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 дэлгэн ор та бүхэнд хүрч байна. За энэ удаагийн дугаарын хамтран ажиллагчаар ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаан Travelio, за мөн аюулгүй дижитал орчны хамттай бүтээй Unitel дэмжиж ажиллаж байна. Студид Инх Бат Цэнгэл баярнаар бэлэн боллоо. Өдрийн мэнд. За өдрийн цэнгэлээ. Өнөөдрийн сэдв би сүүлчийн үгээ хэлж чадахгүй. Баруун Германы Идар Оберштейн гэдэг хотод 1955 оны 3 сарын 19-ны өдөр өснөөс нь халиурсан нэгэн хүн мэндэлсэн нь Walter Bruce Willis байлаа. Одоо бол бид энэ хүнийг таг халзан гэдгээр мэддэг шүү дээ. Түүний аав нь баруун Германд аль бааж байсан Америкийн цэрэг байсан бол харин ээж нь цэвэр цусны Герман үндэстэн байсан юм. Дэлхийн 2 дугаар дайны дараа Америкийн цэргүүд хоёр хуваагдсан Герман орны баруун Германд аль баагаад ерөнхийдөө тохируулах ажил хийжсэн. Энэ үед тэнд аль бааж исэн Америк цэрэг нутгийн Герман бүсгүүд дурлаад гэр бүл зохиосон нь юм. Тэгээд тэнцэнэ Брюс төрсэн баг. За хүүгээ төрснөөс 2 жилийн дараа тэд Америк руу буюу Нью Жерси рүү нүгээд дахиад 3 хүүхэд гаргаад аз жаргалтай сайхан амьдрах нь гэтэл тийм болсонгүй. Тэд хоёр тийшээ болсон юм байна. Ээж нь 3 дүүг нь өөр дээр авсан бол харин Брюс маань аавтайгаа амьдрах болсон гинэ. Ингээд мэдээж ихийн хайр халамж дуталгүй яах. Ахлах сургуульд ороод л тамхи татаж, арх ууж, найзуудтайгаа гадуур зинж эхэлсэн баг. Ер нь маш их уудаг байсан. Архичин маш хов байсан байхгүй. Гэхдээ тухайн үеийн хүүхдүүд Брюс ч гэлтгүү. Ер нь ихэнх нь иймэрхүү байр байдалтай байсан юм шиг байна. Ахлах анги. Тэ. За түүнээсээ болоод ч юм уу. Гэхдээ манай хүн маш их уншдаг. Сурлагадаа муугүй хүүхд байсан юм байна. Гэхдээ маш их эерүү хүүхд гинэ. Үүнээсээ болоод өөртөө их итгэлгүй, бүрэгдүү, тэгээд байнга дээрлэгүүлнэ. Тэгсэн нэг удаа сургуулийн жүжигийн тоглолтод шалгаруултанд орсон чинь тэрээр нэг зүйлийг анзаарч гинэ. Тэр тайзан дээр байхдаа eerхгүй байсан. Ямар сайн юм бэ? Жүжигийн үг хэлэхдээ дуулахтаа eerдэггүй. Ер нь эр хүн дуулахтаа eerдэггүй гэдэг шүү дээ, тэ. Тэгж бол сонсч байсан юм биш үү? Гэтэ эр хүн дуулж байгаа гэж нэг сонсоогүй юм. Манай хажуу байрны найз маань таг ирв. Тэг ёстой дуулахтаа eerдэггүй байсан. Яг гоо тэ. Гэтэл Брюс одоо жүжигийн үг хэлэхдээ бас eerдэггүй байсан. Энэ ч өөрт нь маш гой санагддаг байсан. Бүр өөрийгөө шинэ хүн болсон юм шиг мэдэрдэг байсан. Амар гой санагдчих. Ингээд л сургуулийн бүх тоглолтуудад оролцож эхэлсэн. Төд удалгүй ангийнхаа хамгийн алдартай хүүхдүүдийн нэг болоод тоглолтод оролцох тусам өөртөө итгэл нэмэгдээд өөрийгөө өөр хүн шиг мэдэрдэг байсан. Бүр бүрэгдүү хүүхд байсан чинь хошин шогийн мэдрэмжтэй хөгжилтэй хүүхд болж өөрчлөгдсөн. Ингээд баг багаар тайзан дээр ч биш. Зүгээр ингийн амьдрал дээр ч гэсэн eerхэ болж эхэлсэн баг. Ерөөсөө eerдэг нь өөртөө итгэлгүй байдлын тэр нэг юу нь байсан юм шиг. Илэрлэн байсан юм шиг баг. Би ингээд хэлчихвэл энэ хүүхд намайг юу гэж хэлчих вэ? Яагаад намайг юугээ дооглох болж гэдэг юм. Ер нь хайр дутагдсанаас юм болдог баха. Зарим тохиолдолд тийм ээ. Гэхдээ бүх эрэ хүмүүсийг би ингэж хэлээгүй шүү. Брюсинг юу нь л нөхцөл байдал нь юм байж. За ингээд алдартай болсон хүүхд маань удалгүй сурагчдын холбооны дарга болж чадсан. Гэхдээ Брюс хичээлээ хийнэ гэж ёстой харин ч нэг байхгүй. Толгой сайтай. Гэхдээ хичээл хийдэг. Сургууль дээр нь хөгжилт гэж л ирдэг. Хичээл ерөөсөө таслахгүй. Яа тэгвэл сургууль түүний хувьд хөгжилт тэр гол боломж нь байсан байхгүй. Түүний ангийн нэг хүүхд хэлэхдээ Брюс хичээлээ хийдэг байсан бол асуудалгүй он сурлагтан байх байсан. Манай сургуулийн гавланд байх байсан гэж дурссан байсан. Брюс маань жүжиглэхээс гадна бас дуулах их дуртай. Аман хуур хөгжмөр чадварлаг хөгж мэддэг байж. Удалгүй тэрээр сургууль дээр харин маш том зодоонд оролцоод ингээд сургуулаасаа хөөгдсөн юм байна. Хөөгдсөн гэхээр магадгүй өөрөө гол дүрийн нэг нь байсан байж болох юм. Ингээд удалгүй сургуулаасаа хөөгдснөөс хойш 19 настай цагдаад баривчлагдаад хоёр чихнийхээ ард хар тамхи ингээд авчулсан явж байж. Ер нь өөртөө итгэл нь арай жоохон хитэрчүү гэж харагдгаар байна. Энэ үед тэрээр арх уун дээрэс нь илдв бодис хэрэглэн. Ер нь эвдэрч эхэлж байсан. За ингээд цахилгаан стандд ажилд ороод автобусны жолооч хийгээд ховын мөрдөгч болохоор шийдээд сургалтанд хүртэл суучсан баг.
Энэ ховын мөрдөгчийн сургалт харин түн сүлд хэрэг болтыг. Ингээд янз бүрийн ажил хийж үтсэн боловч жүжигчний ажлыг гүйцэх өөрийн сэтгэлийн тэгж сэтгэл нь ханах тийм ажил болцсонгүй. Ингээд мэрэгжлийн жүжигч болохоор шийдэж байгаа. Мэдээж шууд жүжигчин болчихно гэж юу ах вэ? Нью-Йоркт очиод театрын хаалга татж ажил хийж эхэлсэн баг. Гэхдээ мэдээж бас суралцах хэрэгтэй шүү дээ. Суралцах ч гэж үтсэн юм байна. Гэхдээ хичээлээ хийхээсээ илүү шалгаруултан дээр очдог гэж. Олон газараар явсны эцэст нэг театр түүнийг сонгосон гинэ. Ингээд сонгогдсон л даруйта шууд нөгөө сургуулаа хийцэн гэдэг. Сургуульд үнэхээр дургүй хүн юм. Гэхдээ түүний эхний ажил нь цалин сайн байгаагүй юм байна. Жүжиглэхийн хажуугаар зөөгч хийж нэмэлт орлого олно. За магад энэ зөөгчийн ажилд илүү ч цалин өгдөг юм байсан байж магадгүй. Жүжигчнээс нь илүү. Удалгүй өөрийгөө хөгжүүлээд бармен болоод залуу жүжигчдийн цуглардаг шөнийн цагийн газар ажиллах болсон. Эндээ аваа хэдэн танилтаа болж авсан байгаа юм. Брюсийг их нийтэж хөгжилтэй мөн аман хуур гайхалтай тоглолт гэдгээр нь тентгийн залуучууд бүгдээрээ мэддэг таньдаг болсон байж. Сургуультай их од байсан шүү дээ. Энэ газараа ч гэсэн од болсон байна. Эндээс танилаараа дамжуулсан уу юу? Брюс хит хитэн рекламны дүр авч чадсан байна. Тэндээч мууг тоглоод ингээд төд удалгүй 1980 онд буюу 25 наснда анх удаа дэлгэцэн дүр авч чадсан юм. Энэ киногийн The First Deadly Scene гэдэг. Энэ дэр жинхэнэ утгаараа гар орж гарна гэдгийг үзүүлсэн бол Брюс Уиллис юм. Энэ киноноос түүнийг хайх юм бол нүдээ хүл завчаарай гэж зөвлөмөр байна. Дараагийн дүрээ харин манай хүн 2 жил хүлээсэн гэдэг. Үүний хажгаар тэр бас реклам тоглосон хэвээрэл байгаа. Ер нь шүү дээ реклам хизээч хаяагүй юм бэл. Реклам тоглосон хэвээрэл байсан. Алдартай болсон ч гэсэн хамаагүй. Тэр рекламд Японд очсон реклам тоглож байгаа юм чинь. За Брюс өөрийн тэр том боломжоо маш удаан хүлээсэн. 1985 онд буюу 30 наснда анх удаага телевизийн цувралд гол дүрүүдийн нэгт буюу ховын мөрдөгчийн дүрд тоглож эхэлсэн. Энд дэр нэг ховын мөрдөгч яаж аягалдаг, яаж ажилдаг гэдгийг бүгдийг мэдж байгаа шүү дээ. Тийм учраас энэ дүрийг авахд түнд илүү төхөн байсан болов. Харин продюсерууд түүнийг анх харж хаад дүрээсээ бараг хасгаж байсан гэдэг. Ховын мөрдөгч хүн чинь ийм эмэг энтертэй танхаа гадаад төрхтэй байх юм уу? Энэ хүний гадаад төрх нэг л болохгүй байх гэдээ ер нь хасгаж ич. Харин найруулагч маань манай хүнийг яг тохирно гэж хамгаалж тэмцсээр түүнийг дүрдээ сонгож чадсан юм байна. Түүнтэй хамт энэ дүрийн төлөө 3000 залуу өрсөлдөж байсан гэдэг. Энэ цувралдаа тэрээр 4 жилийн турш 66 анги тоглосон. Цувралын эхний хэдэн анги гараад л хүмүүст маш хүрээд Брюс өрөнд аваа нэг амжилттай нэг төсөлд оролцож чадж байгаа юм. Энэ дүрээрээ тэрээр Эмигийн наадмаас шилдэг эрэгтэй гол дүр гэдэг шагналыг авч чаддаг. Хөөх за. Тэгэхээр тэр сургалтын юу шүү дээ, үр нөлөө маш их байсан эндээс харагдаж байгаа. Цуврал маш амжилттай явж байсан ч гэсэн улирал дахих тусам, анги гарах тусам үзэгчдийн тоо буураад дээрээс нь эмэгтэй гол дүрийн жүжигч нь жирэмсэн болсон гэдэг шалтгаанаар энэ цуврал цуцлагдсан юм байна. Харин энэ цагаас хойш Брюс Уиллис дахиж телевизийн цувралд тоглохгүй юм шүү гэж ярилцлага хүртэл өгч байж. Гэхдээ энэ дамлалт нь сүүлд зөрчигддөг л та. Харин 1987 онд тэрээр өөрийн өргөн дэлгэцийн анхны гол дүрээ авч чаддаг. За гол дүр юм да. Blind Date гэдэг энэ кинонд тэрээр Kim Basinger-тэй хамт тоглодог. Маш үзэсгэлэнтэй бүсгүй шүү дээ. 1987 он гэхээр тэрээр элитийн 32 нас хүрчихсэн байна. Ингээ 32 наснда анх удаа кино тоглож үзэж байгаа. Камерын өмнө бол гарсан шүү дээ. Түүний тоглолтог энэ кинонд ер нь л инээдмийн төрлийн өөрөө багасаа их хөгжилтэй, хошин мэдрэмжтэй ийм хүүхэд байсан шүү дээ. Тэр нь ч гэсэн одоо ингээд хэрэг болоод байгаа. Тэгээд яг өөрөө тийгээд дадсан болохоор энэ дүрдээ ч гэсэн тохироо тэрийг их амжилттай ингээд тоглож чадаад байгаа байхгүй. Мөн манай хүн кино тоглохын хажуугаар энийг ярьсан. За энийг тэмдэглэл за яах юм. Рекламда тоглолцоор л байгаа. Бас дуулсан хэвээр байгаа. Өө тийм үү? Тий. Дуулахаа ер нь бол зөксөөгүй юм. Энэ жил манай хүн бүр өөрийн гэсэн цомгоо гаргаж чаддаг юм. Return of Bruno гэдэг энэ нэртэй цомгийн зарим дуу нь Billboard-ийн эхний 5-д Британий чартад эхний 2-т хүртэлж ихсэж байсан.
Харин цомог нь тухайн жилийнхээ шилдэг 200 цомгийн 14-т жагсаж чадсан байна. Тэгэхээр бас муугүй дуучин байгаа шүү. Тийм байна. Одоо дуулж байгааг нь харах юм бол нэг гартаа амуураа барьсан, нөгөө гартаа мика барьсан, дуулахын хажуугаар амуураа тоглолдог байхгүй. Энэ бол бас л ховор чадвар нэг шүү. Тийм байна. За Bruno гэж яваад Return of Bruno. Bruno гэдэг нь Bruce Willis-ийн хочин юм бэл. За 1987 оны үйл явдал ингээд дууссангүй. Энэ оны 8 сард тэрээр нэг насны хайр. За бас найз гэж хэлж болохоор Demi Moore-тойгоо танилцдаг. Нэг киноны нээлтэн дээр энэ хоёр анх удаа бие биенийг хардаг. Тэд анхны харцаар л дурлалцаад тэр дорол болцож эхэлсэн гэдэг. Харин 3 сарын дараа буюу 11 сард тэд хормоо хийцгэн. За. Тэд үнэхээр сайхан осууд байсан боловч хүмүүс тэдний харилцааг удахгүй. Ийм сайн охин энэ хүүхэмсэг аригчинд одоо тэнцэхгүй гэж үж. Биш ээ. Энэ хүүхэмсэг аригчин нөхөр ийм сайн охинд тэнцэхгүй гэцгээж үж. Харин Demi Moore Bruce тарин итгэжсэн гинэ. Bruce чарн итгэлийг алдсангүй. Хормоо хийгээд л архинаас гараад гэр бүлсэг нэгэн болон хувирсан гэдэг. Болж штэ. Яг хайртайгаа очихаар хүн өөрчлөгддөг байхгүй. Тэгээд яг энэ дээр нэг тодтогч хэлмээр байна. Чи энийг өөрчил гэвэл хүн хэцүү. Чи тэр хүнд дурлсан шүү дээ. Тэгээд чи дурлсан хүн яагаад өөрчлөх гэдэг вэ? Өөрчлөгдчих юм бол чи хайртай байхаа болчихвол их. Ийм нэг юм байдаг байхгүй. Яг архив бол гаргаж одоо өөрчилж болохоор өөрчлөлтөө. Тэр бол үнэхээр хүлэн зөвшөөрлөхгүй яах вэ? Өөр олон юм байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд Demi Moore чи архинаас гараа гэсээр аваад гаргасан бол нэг өөр хэрэг. Харин Bruce өөрөө би гарах ёстой юм байна гэд гарсан бол тэр чинь шал өөр хэрэг байхгүй. Ингээд Bruce маань өөрийн санаачлагаар архинаас гараад гэр бүлийн хүн болж хөрч. Гайхалтай. Болж чинь. Ингээд тэд жилийн дараа анхны охиноо үлгээдэн аваад цаашид 2 охинтой болсноор ингээд 3 охинтой өнөр өтгөн гэр бүл болтгий. Bruce охтуудаа хайрын дээр хайрлаж халамжилж байсан. Охтуудтай хамтдаа хоол хийж өгөх гэж бүр тогоочийн сургалтанд хүртэл сууж исэн гэж. Bruce Demi хоёр биеиндээ үнэхээр хайртай байсан. За анхны охиноо үлгээдэн аваад тун удалгүй тэр үед нэгэн кино шалралтанд оролцох урилга ирдэг. Энэ дүрд нь түүнээс гадна Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне, Харрисон Форд нар бас өрсөлдөж байж. Мэдээж энэ кино бол түүнийг алдар нэрийн хоригдолд гаргасан. Эрэгтэй хүүхэд бүрийн хамгийн дуртай акшн кинонуудын нэг Die Hard буюу Хатуу самар гэдэг кино. Түүнтэй өрсөлдөж байсан зарим жүжигчид төслөөс өөрсдөө гараад зарим нь хасагдаж явсаар Bruce тэр гол дүрийн дүр ирж. Харин энд нэг асуудал гарсан. John McClane гэдэг энэ дүр нь их тийм нухацтай, serious, хариуцлагатай дүр байсан юм байна. Ингээд манай хүнд дүр ирсэн юм чинь манай хүмүүс зохиолчид Bruce зориулаад зохиолоо шинжилэн бичээд тийм хөгжилтэй, тийм нэг хариуцлага гооч юм шиг тэр нэг дүрийг гаргаж шинээр бичсэн байхгүй. За зул сарын киноч гэж хэлж болохоор энэ кино маань үнэхээр их алдартай болсон. Кино бүтээгчид өөрсдөө ч ийм алдартай болно гэж бодоагүй. Кино маш их орлого олж хүүхэд залуусан хамгийн дуртай кинонуудын нэг болдог. Зүгээр нэг удаа үзээд болчихдаг тийм кино биш ээ. Харин ч дахин үздэг тэр нэгэн кинонуудын нэг болсон юм. Bruce маань энэ дүртэй маш их хайртай. Өөрийг нь дэлхийн од болгосон учраас хайртай байлгүй яах вэ? Энэ киноны гол дүрээс гадна туслах дүр болох Hans Gruber-ийн дүр. За мөн Nakatomi Plaza гэдэг байшин ч гэсэн маш алдартай болдог. Хансын дүрд Британий алдар жүжигчин Alan Rickman тоглодог. Alan ч гэсэн энэ киногоор баг анхны Америкийн кино нэгдэг баг шүү. Ер нь ингээд дэлхийн нийтэд танигдчих чадсан юм. За хоёлаа ивент итгэжээ танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Unitel ажиллаж байна. Аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээврэтайгаар Unitel ажиллаж байна. За ингээд ер нь цахим орчин тэгээ цахим гэмт хэрэг заллин энэ мэтийг одоо бидэнд сануулгаар айгуу гоё үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэг би яг хэр үед юм болоо гэд 2025 оны байдлаар одоо цахим заллингийн тоо хэд үед юм болсон чинь нийт заллингийн ерөөсөө 72-оос 83% нь цахим орчинд явагддаг. Тэгснээ яг тэр одоо заллиулсан хөрөнгөний хэмжээ гэсэн чинь 694 тэрбум. Тийм амар үед юм байна. За ойр орчны чинь хүн өртөжсэн үг гэвэл өртөж одоо миний ойр орчинд бас өртсөн хүн байна.
За өөрийн болгоомжгүй, мэдлэггүй, мэдээлэлгүй, итгэмт одоо юу гэдэг тэр болгоноос болоод бид нэр одоо залилуулсаар байна. Тэгэхээр Хэмтэл групп хэрэглэгч олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлэх, цахим орчны эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор үлгэртэл байдаг гэдэг нэртэй гоё нэртэй газар ийм нөлөөллийн компанид ажлыг эхлүүлээд байгаа. За компанид ажлын гол онцлог нь одоо энэ кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн сайн мэдэх үлгэрийн түүхүүдээр дамжуулаад ингээд хүргэх гэж одоо зорж ажиллаж байгаамаа. За жишээлх юм бол цахим орчинд хялбар аргаар мөнгөтэй болгоно. Хөрөнгө оруулах юм бол одоо илүү хурдан ашиг олно тий. За бүх хүний мэддэг сонь жишээ байдаг шүү. Амлалтаар хүмүүсийг хуураад одоо залилын их тохиолдол илбэг байна. За энэ дундаас онлайн зарим дэлгүүрүүд тийм одоо захиалга, бараа захиалга, тий тоног гэсэн юмнууд ч бас орж байгаа. Бүгдийг нийлээгүй асуудал мэдээж байдаг. За тэгээд ийм амархан олдох баялаг бодит амьдрал дээр биш ерөөсө үлгэрт байгаа. Хизээч одоо тэрийг одоо нүд ирэмхийн зур хэд дахин өсөж байгаа бол бид боловсрал эзэмшиж үр зүрээр босч ажил төрөлдөө яваад одоо юу хөвдөө тийм ээ. За та бүхэн одоо энэ дижитал залилангаас өөрийгөө хамгаалж зөвхөн баталгаад их сурвалжаас мэдээлэл авч одоо бас хэвшмээр байна. Ойр орчныхоо хүмүүс сануулмаар байна. Тэгээд хамтран ажиллаж байгаа бас хэрэглэгчтэй за нийт хүмүүст одоо анхааруулад ийм гоё нөлөөллийн аяны зохион байгуулж байгаа Unitel групптэй маш их баярлалаа. Дижитал аюулгүй орчныг хамтдаа бүтээцгээе. За Unitel-ийн албан ёсны Facebook болон Unitel цагийн маань веб хаягаас авах боломжтой. Баярлалаа. Энд яг нийгмийн хариуцлагын хүрээнд иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд их гоё байдаг. Харин тийм. 600 тэрбум мөнгөд чи юу гэсэн үг юм бэ? Амар байгаа. Яаж ч утсан. Тэгээд агийн бит хоёрын чухал агийг надад ярьж өгсөн нэг нэвтрүүлэг дээр юм захим залилангийн талаар маш тодорхой дурдсан. Дэлгэрэнгүй ярьсан ба. Тэр дугаарыг бас нэг үзэж байна. Тийм шүү дээ. Тийм. За баярлалаа. За баярлалаа. За Die Hard гэдэг энэ киноноос Брюс Уиллис $5 сая цалин авсан юм байна. Энэ бол маш их мөнгө гэсэн үг. Тухайн үед энэ хэдэн онд вэ? 87 онд байсан тийм ээ. Юу гэсэн чи. Гэтэл хүн болгон л ийм их цалин өгч болохгүй. Энэ $5 сая гэдэг чинь кино бизнесийг сүйдэх болно гэж анхааруулж байж. Таста буруу жишээ тогтоож юм гэл те. Яг тийм. Тэгэд анх удаа ийм цалин баг Брюс л авч байгаа юм шиг. Харин кино хийсэн продюсерууд маань Брюст ийм хэмжээний цалин өгөхдөө харамсаагүй. Түүний тоглолт, хьюмор, мэдрэмж тийм ээ. Энэ киног дэлхийн шилдэгүүдийн нэг болгосон. Мэдээж ийм их амжилт гаргасан юм чинь дараагийн ангид бас хийгдэж байгаа. Цалин нэмэгдсээр. Ингээд дахиад 5 анги хийгддэг. Утгаа алдсан. Хоёрдугаар ангид давгүй болсон бол харин бусад кинонон дээр одоо юу ч гардаг юм бөө мэд. Ямар ч гэсэн үзсэн. Die Hard-ын дараагийн анги болохоор кино сонирхогчд бол үзэж л таарж байгаа юм чинь тэгээд. Энэ одоо гайгүй болцсон байгаасаа гэл дараагийн ангинд итгэл тавин хүлээдэг. Муудаад байгаа юм тий? Муудлага байх. За. Сүүлийн анги нь 2019 онд гарсан гэхээр чи бүр мэдчихгүй байгаа хэвээр. Би одоо энэ 95 онд юм болов гэж бодсочгүй юу? За ингээд Брюс маань хэдий хамгийн өндөр цалинтай хамгийн том хоттой нэг болсон ч гэсэн одоо бие зэрэглийн кинонууд гэдэг штеп. Одоо төсөв санхүү багтай тийм жижиг кинонуудад тоглогоо хизээч зогсоохгүй гинэ. Эднэртээ үргэлжлүүлэн тоглосоор байсан юм байна. Die Hard-тай нэг жил гарсан Sunset гэдэг кино нь өстой шал арчаад хамгийн муу кинонд олгодог Golden Raspberry гэдэг шагналд овоо хэдэн төрөлд нэр дэвшиж чадчих. Ингэж Брюс маань анх удаага энэ шагналтай танилцдаг юм. Харин дараа жил нь энэ Conche гэдэг кинонд бүтээсэн дүрээрээ харин дахин нэг удаа Golden Globes нэр дэвшиж байгаа. Golden Globes алтан бөмбөрцөг дэвшиж байгаа шүү. За би бүр нөгөө ингээд анх танилцсан юм. Тэгэл авсаар байсан юм гэх тийм. За ингээд энэ Conche гэдэг кинон дээр алтан бөмбөрцөг нэр дэвшиж байгаа шүү дээ тийм. Энэ бол харамсалтай нь түүний энэ шагналд нэр дэвшсэн хамгийн сүүлийн тохиолдол нь байсан. Сайн муу олон ч кинонд тоглож байсан. Зарим нь үнэхээр муу зохиолтой, муу жүжигчтэй байсан бол зарим нь эсэргээр сайн зохиолтой, сайн жүжигчтэй багтай байсан ч гэсэн амжилт гаргаж чадахгүй. Нэг кинонд бүр бестселлер болсон номноос сэтвэлж хийгээд гол дүрд нь Том Хэнкс тоглоод тэгээд нөгөө нэг Golden Raspberry-д 5 төрөлд нэр дэвшиж байгаа шүү дээ. Ийм кинонд хүртэл тоглож байсан. Харин 1991 онд гарсан Hudson Hawk гэдэг нэртэй кино нь дэлхийд санхүүгийн хувьд давгүй амжилт гаргасан боловч Америкт жоохон муу ажилласан. Брюс өөрөө энэ киноны зохиолчоор ажилласан юм билээ. Брюс чинь их орчин мэдрэмж өндөртэй хүн шүү дээ. Тийм ч учраас яг тэр мэдрэмжээ шингээгээд Hudson Hawk-ийн зохиолыг бичдэг байхгүй. Энэ кино түүний энэ зан чанарыг илүү төлхөө харуулж байгаа. Америк тарны энэ киног өстө барьж идчихсэн. Брюсийг ч барьж идчихсэн.
кино шүүмжлэгч Рожер Эберт гэдэг хоёлаа өмнөх дугаар дээр иржсэн. Маш мундаг шүүмжлэгч байсан. Энэ хүн Брюсийн тоглолтыг гамшиг гэж нэрлсэн. Бусд нь энэ Рожер Эбертээс бусд нь энэ киног ямар ч утга учиргүй арга ядсан гэж бас хэлж байж. Олон хүчтэй шүүмжлэлд өртсөн ч гэсэн Брюс Уиллис эдгээр үгийг харин ч нэг тааваагүй гинэ. Харин ч би дуртай дүрдээ тоглох болно. Хүмүүсийн таашаалд нийцэж дүрээ сонгож тэдний хүссэн тоглолтуудыг гаргана гэдэг. Надад өөрт минь таалагдахгүй шүү дээ гэж тэрээр хэлж ирсэн юм байна. Хувь хүний хувьд ч гэсэн ирээдүйд надад энэ сэтгэл ханамжтай байлгаж чадахгүй. Тэд намайг сайн байлаа гэд би сайн болчихгүй. Тэд намайг муу тоглолоо гэд би муу жүжигчин гэсэн үг биш шүү дээ гэж тэрээр бас хэлж ирсэн юм байна. Нэг бодлын түүний ч зөв. Гэхдээ яста дотоод тамаар хамгаал ерөөс надад тамаагүй гэдэг үг гэрлэрдэг гэсэн үнэ юм байна. Бид ингэж хэлдэг штэ. Дуртай ажиллаа хий. Хүссэн ажиллаа хийж ээж чи аз жаргалтай амьдрын шүү дээ гэж ярьдаг. Тэгвэл Брюс яг энийг хэрэгжүүлээд байгаа байхгүй. Жүжигчнэр ажиллаж байгаа дуртай. Дуртай дүрээ ч гэсэн авъя. Ингэж Брюс аз жаргалтай болж байгаа. Тэгэхгүй чи ийм муу кино тоглолоо. Чи энэ сайн кино тоглохгүй байсан гэдэг л тэр өөрийнх нь хүсээгүй зүйлрүүл бас тааж хэлүүлээд байна гэсэн үг тийм ээ. Яг гоё энэ мэрэгчлэлтэй дуртай хүний шинж юм шиг санагдлаа. Тэр мууч бай, сайн ч кино энэ үний те хүсдэг жүжигчнэр ажиллах мөрөөдөл нь учраас уучлаарай юм ч баригдахгүй явж байгаа юм шүү дээ. Гоё юм бэ. Тийм ч учраас Хадсон Хогт ингээд зохиолчоор ажиллаад гол дүрдэн тоглож байгаа. Ингээд тухайн жилдээ кино урлагт олгодог хамгийн муу кинонд олгодог Golden Raspberry шагналыг эзэн болж байгаа юм. Ямар хэцүү. Энэ гэхдээ шилдэг зохиолчоор ааш. Энэ жил түүний тоглосон 4 кино нээлттэй хийснээс The Moral Thoughts гэдэг киноны их онцлогтой. Энэ кинонд тэр өөрийн эхнэр Деми Муртайгаа тоглосноос гадна мөн нөгөө хөгжилтэй хошин дүр тоглодог байсан хүн шүү дээ. Энэ удаа харин өөр дүр тоглодог. Ард тамхинд донтсон хэрцгий хүчрхийлэгч нэгний дүрийг бүтээж байгаа. Кино зураг авалт эхлэхэд л зохиол нь бэлэн болоогүй байсан гэдэг. Ингээд жүжигчд бараг бүх үгээ гэж хэлж болохоор импров хийжсэн юм бэл. Тэр доороо өөрөө сэтгэл ингээл нэг юм хосдог байж. Найруулагч нь ч гэсэн зохиол байхгүй та нар зүгээр л явуулаа л гэдэг байж. Ямар ч нэг плот бол байгаа. Энэ дээр нэг ийм үйл явдал гарна. Брюс Демиг зодонч гэдэг юм. Та хоёрын хоорондоо юу ярьж байгаа ч хамаагүй ч гэдэг юм уу те. Гоё юм байна. Тэгээ нөгөө шагналыг авсан уу? Авах юм шиг. За харин дараа жилд бидний сайн мэддэг. Баг багтаа үзээд үхтлээ инээд бас гайхдаг байсан. Алдарт найруулагч Роберт Земекисийн найруулсан Death Becomes Her гэдэг кино нээлттэй хийдэг. Энэ киног чи санах юм бол нэг эмэгтэйгийн толгой нь ингээ 180 градус эргэчээд ингээ хоошоо хараад ингээ яваад байдаг байхгүй юу? За. Тэгвэл тэр толгой нь иргэдэг хүн Meryl Streep байсан юм байлээ л дээ. Тэгээд надад тухайн үедээ нөгөө техник технологи нээтрээс болоод тийг санагдаад байгаа мó. Үгүй. Ер нь толгой бүтэн иргэсэн тийм зургалтай кино би өмнө үзэж байгаагүй байхгүй. За. Чи намайг бодвол дүү хүн л дээ. Тийм болохоор яасан дах вэ? Одоо найруулагч зураг өгөр би харна харах гал юм. Тийм. Тэгэл би чинь жоохон бахтаа толгой нь хоошоо харцсан чинь амар инээдтэй санагдал хөтлөө инээгээл. Тэр чинь анх удаа тийм харж байгаа хүүхэд чинь ингээд цочолд орж байгаа шүү дээ. Хүү ямар гоё юм бэ? Киногоос ингэж хийж болдго юм уу гэж анх удаа үзэж байгаа байхгүй. За тэгвэл энэ кино анх удаага хүний ярьсыг тусгай эффектээр хийсэн кино болсон юм байна. За ингээд тэмдэж цаашид тэдний ашигласан энэ аргыг олон кинонд ашигладаг болсон. Одоо пионер буюу одоо түүжэйлэгч нь болсон гэж байна. Тэгэхэд бас Оскарын наадмаас шилдэг тусгай эффектүүд шагналыг авч чадсан юм байна. Энэ кино маш амжилттай болж 150 сая долларын орлого олсон. Гисэн хэдий авчиг шүүмжлэгч нар тэр дундаа нөгөө Рожер Эберт шүү дээ. Энэ киног зүгээр байлгаагүй. Тусгай эффект нь яг мундаг юм. Харин бусд нь авах юм алга. Дүр хөгжүүлэлт, жүжиглэлт 0 гэж шүүмжилж байж. Өөд гарахгүй нэ. Тий. За. Брюс хэдий том од болчихсон ч гэсэн зарим кинонд жижиг дүр бүтээсэн хэвээрээ байгаа. Заримдаа бүр нэрнж гардггүй тийм дүрүүдийг бүтээж байгаа. Уг нь одод ч од болсон хойно би гол дүртэл тоглоно гэдэг шүү дээ. Харин Брюс тэгсэнгүү. Олдсон, өөрт нь таалагдсан бүхэл дүр тоглож байсан гинэ. Яг өөрт нь таалагдахгүй бол тоглохгүй л те. Гэхдээ амжилт гаргана гэхээсээ илүү шүүмжлэгч нарын л бай болж байгаа.
дахин Razzie Awards-та нэр дэвшээд кинонууд нь бүр ялагч болчихсон. Бүтлгүй кинонд бүр тоолох юм бол гарын чиний мэддэг тоо хүрэлцэхгүй. Гэнэрэн шагналыг ийм олон авсан өөр байдаг болов. Гэхдээ манай хүн зөвхөн дэвшээд яваад байгаа шүү. Тийм дэвшгийн ч гэсэн амар шүү дээ. Нэг удаа бол авцсан байгаа шүү дээ. Гэхдээ Брюсийн нэр хүнд одоо тэр дээр хэвээрэл байгаа даа. Одоо Die Hard-ийн нэр хүнд бол унахгүй шүү дээ. Хүн болон зулсараар тэр киног үзээд байгаа юм чинь. За мөн Demi Moore гэх үзэсгэлэнт бүсгүүтэй гэрлээд доктортой харилцаатай үлгэр жишээ гэр бүл байгаа нь бас тэдний Брюс Уиллисийн нэр хүндэд нөлөөлөд байгаа. Харин 1994 онд Брюс нэрт найруулагч Quentin Tarantino-гийн 2 дахь кино болох Pulp Fiction-д дүр авч чаддаг. Энэ бол кино урлагийн түүхэнд бүтээгдсэн үнэхээр шилдэг кинонуудын нэг cult гэж хэлж болохоор ийм кино шүү дээ. Брюсийн тоглосон дүр бол Butch Coolidge гэдэг нэртэй боксчны дүр байсан. Уг нь найруулагч энэ дүртэй өмнө нь боксчны дүр бүтээж гисэн хүмүүсийг сонгож тоглоруулахаар та бодож исэн юм байна. Sly ч юм уу те. Sly-ыг бүр анилдсан байсан гэнэ. Гэтэ арайч санал тавьчихаагүй байсан бол л та. Quentin нэг өдөр найз жүжигчин Harvey Keitel-ийнхаа гэрт ирсэн чинь тэнд Bruce байжсэн гэнэ. Тэд өөрийнх нь шинэ кино зохиолыг барьсан. Bruce чинь хүлээж ирсэн байхгүй. Тэд хоорондоо ярилцаад хэдэн цаг өнгөрөөсний эцэст Bruce энэ шинэ кинонд нь дүр бүтээхийг үнэхээр хүсэж байгаагаа хэлдэг. Ингээд ятгах чадсанаар Bruce та энэ мундаг кинонд дүр авч чаддаг. Энэ киног үзээд хүмүүс юуг нь гоё гэдгийг ингэж хэлдэг хүмүүс байдаг. Кино зохиол нь мундаг бичигдсэн, диалогууд маш мундаг байхгүй. Тэгээ зүгээр л яг энгийн байгаа юм шиг, одоо энгийн хоёлоо ярилцж байгаа юм шиг ийм диалогтэй. Гэхдээ утга бүрэн төгс илэрхийлдэг учраас мундаг диалог гардаг байхгүй. Ингээд одоо кино урлагийн түүхэнд хамгийн мундаг бүтээлүүдийн нэг гэгдэж байгаа. Нэрэ Pulp Fiction-аар нэг дугаар хийсэн байна шүү дээ. Шүү дээ харин тийм. Бүр сүүлдээ юуг ярьлаа гэдээ мартчихдаг юм. За ингээд энэ киногоор Брюсийн алдар нэр одоо бүр дэшээ гарч байгаа юм. Дараа жил нь Brad Pitt-тэй хамтарсан 12 Monkeys гэдэг кино нь бас л их шууганд тарьсан. Энэ киноны дүрд бэлдэх гэж түүний усыг усах хэрэгтэй болсон гинэ. Брюс өөрөө анх дургу байсан юм байна. За яг дүр нь угаасаа юм чинь хусуулч. Өмнө нь халдсан байж үзээгүй юм байна. Ингээд анх удаага усаа хуссан чинь өөрт нь ста жигтэйхэн зохихон тэр. Ямар ч үгүй өндөг шиг толгойтой хүн юм байна л да. Тэг хэлбэр нь их гоё. Тэгэд маш гоё зохисон чинь ингээд энэ цагаас хойш Брюс маань савл хийвэл усаа хусдаг болсон гинэ. Одоо ингээд бидний хамгийн сайн мэддэг Брюс маань ийхүү анх удаа гарч ирж байгаа юм бэл. Энэ кино үнэхээр сонирхолтой маш мундаг кино болсон. Хэд хэдэн шагнал авсны зэрэгцээ Брюсийн тоглолтыг ч гэсэн найруулагч нь магтжсэн. Харин шүүмжлэгч нар түүнийг шүүмжилсэн хэвээрээ байгаа. Нэг Рожер Эберт ч манай хүнийг одоо бас л одоо байхгүй болгож. Ядсан ядмаг жүжиглэлт энэ төр гэж ер нь ганц гоёг ган хийхгүй л байгаад байгаа. Харин энэ киноноос 2 жилийн дараа Брюс бас нэгэн шилдэг кино болох. Нэрт найруулагч Люк Бессоны найруулсан The Fifth Element гэдэг кинонд одоо бас л нэг бидний зүрх сэтгэлд үлдсэн тэр нэг дүрийг бүтээж чаддаг. Энэ кинонд Mila Jovovich, Gary Oldman, Chris Tucker зэрэг одоодтай бас хамтардаг. Энэ киноны тэр Chris Tucker-ийн дүр бол үнэхээр кинонд чимэг болсон юм гоё дүр байдаг. Эмхтэй чим шиг, эрэгтэй чим шиг дэлжсэн нөхөр байдаг байхгүй. Люк Бессон анх манай Брюс санал тавихад зохиолоо уншаад шууд л зөвшөөрсөн гэдэг. Тэгэхэд би бүр заавал тоглоно гэд бүр цалингаа ч гэсэн хассан гэдэг юм л. Энэ өөртөө таалагдсан дүр болохоор ялцгүй жүжигч нар ингээд сонирхдаг тийм ээ. Одоо их саналаа. Тийм байна. Брюс маань анх удаа гадны кино тоглож байгаа нь энэ юм. Англиар ярьж байгаа боловч Франц найруулагчтай санхүүжилтэн тэндээс учраас энийг бол Франц кино гэж та үзэх зүйтэй. Энэ кино Францын кино урлагийн түүхэнд хамгийн өндөр орлого олсон кино болж байж. Мөн олон шагнал авсны хажуугаар Оскарын наадмаас шилдэг дууны эвлүүлэг шагналд нэр дэвшиж чадсан юм байна. За илийн хэвийн тэтгэгчийн дараа хөргөлжлүүлээ. За тийм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаа Travelio дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр танд одоо нэг юм бие арцаах, толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, халуурах, найтах
За нэг ийм мэдрэмж төрөөд байгаа бол манайхан трафлиуга найруулад сайхан ханиад том нь яг энэ ихэнх үед нь очвол маш оновчтой байдаг хэлүүлдэггүй мэдж байгаа. Зарим юуг бүр шинээр дуулгая гэдэг байгаа вэ гэвэл H point цэг эмээнээс захиалаад өнгөгөртөө хөргүүлээд авах бүрэн боломжтой. За бүх эмийн сангуудаар ер нь бол худалдаалагдж байгаа. Гэхдээ та гэртээ хөргүүлээд авахаар байгаа бол ингээд H point цэг эмээн гэж ороод тэгэд хөргүүлээд аваарэ. Тэгэд одоо нэг 3 4 хоногийн дараа байна уу? Жохон хүүтрээд энийггүй юм их сонсож байна. Маргаашнаас. Тийм, нэг жоохон хүүтрээд тэгээд дулаарах юм байна лээ. Хүн жолхон сонсож байна та. За баярлалаа. За баярлалаа. За нөгөө нэг 5 дахь элемент шүү дээ. Энэ жилдээ 5 дахь элемент гарсан жил түүний оролцсон 5 төсөл бас нээлттэй хийсэн юм байна. Хамгийн сайн нь ер нь 5 дахь элемент л дээ. Харин 1 жилийн дараа тэрээр кино урлагийн түүхэнд тодор яригдах. Тэгээ Armageddon гэдэг кинонд тоглодог. Найруулагч Майкл Бэй дэлхийг сүрүүлнэ гэж сүрдүүлдэг энэ кино магтаалаас илүү шүүмжлэлийг дагуулдаг. Гэхдээ киноны нэрнээс л эхлээд хүн бүрийн сонирхлыг татсаар нээлттэй хийсэн энэ киног мэдгүй хүн ховор. Энд дэлхийг сүйтгэхээс эхлээд аав аавын охиноо гэсэн хайрыг үзүүлээд бүр үнэхээр гоё харуулад үнэхээр бүр хүний сэтгэлийн утсыг хүнддэг. Яг тэр киноны төгсгөл охинтойгоо ярьдаг хэсгийг үзэх болгондоо би мэлэмрэн суудаг юм. Яг үнэн санагддаг тий. Гэхдээ нэрээ тэнд дарс байгаа байж байгаа хүн дурсдаг гэх нэг тиймэрхүү утгатай юм ярьдаг мөн үү? Үгүй. Яг аав нь Armageddon дэлхийг сүрдэг. за сүлд нь юу гэдгийг төгөл Сансарт нисдэг. тийм. Би чамд одоо Баатарлаг дүр. За. эргэж очно гэж амласан ч гэсэн чадахгүй юм шиг байна. Тэгсэн чи охин би ч гэсэн танд худлаа ярьсан. Би тань шиг болмооргүй байна гэж хэлсэн. Гэхдээ тэр худлаа байсан юм а гэд. Амар гоё үгэлдэж шин. За. Нэлмэр та үзчихлээ шүү дээ. За. За энэ кино маань ашиг орлого маш сайн олсон. Харин киноны бусад хэсгүүд болох физикийн хууль гэх мэт нарийн ширийн юмнууд бол элэг авдаг. За. Гэхдээ найруулагч Майкл Бэй цаг болон мөнгө маш бага байсан учраас одоо байгаа боломжуудаа тааруулаад л хийсэн энэ шүү гэж дараа нь өөрийгөө мөрдөг юм бэл. Armageddon-ыг ярьсан одоо бас нэг дугаар байгаа. Бэлгүн битгаар ярьсан байгаа. Тэгээд физикийн хуулиуд нь яагаад болдгоо ч юм уу те киноны сонирхолтой баримтууд гэд бүгдийн тэнцээ ярьсан байгаа. За энэ киноны сансрын нисгэгчдийн камерын урдаас хараад алхдаг хэсэг бол тэг кино урлагийн түүхэнд тийм айкон болсон хэсэг байхгүй. За. Ингээд бүгдээрээ ингээд сүртэй царайлал ингээд зогсцсон удааширч ингээд шалгаал амар гоё хэсэг байдаг байхгүй тэр. Тэрний голд манай Брюс Уиллис алхаж байгаа шүү дээ. Гисэн хэдий ч түүний энэ алхалтын түнд Golden Raspberry шагналыг одоо жүжигчний хаваар анх удаага авчирдаг юм. Armageddon киногоор Golden Raspberry авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр чи ямар мундаг кино вэ те. Ингээд Брюс маань 4 дахь удаагаар дэвшээд 2 дахь шагналаа авч байгаа нь энэ юм. Гайхалтай. Өстой гайхалтай. Өстой цочорхой болтол те. За. Хэдий Raspberry-г авсан ч гэсэн Брюсийн нэрвэнд бүр илүү өссөн. Аргагүй шүү дээ. Домогт Armageddon киног ярьж шүү дээ. Бүр энэ киноноос сэдвлээд видео тоглоом хүртэл хийсэн баг. Яг манай хүн биеийн харьцаагаар тэгээд хоолойг нь ашиглаад Apocalypse гэдэг нэртэй видео тоглоом хийдэг. Sony-гоос гаргадаг. Хэдий одоо дэлхийн кино урлагийн түүхэнд мундаг кинонд тоглосон ч гэсэн энэ жил харин түүний гэр бүлийн байдал ганхаж эхэлдэг. Demi Moore, Bruce хоёр хоёулаа жүжигччүүд. Тэгэд гэрээсээ одоо удаан хугацаагаар хол явж ажилладаг. Тэг маш хол очдог тийм ээ. Ингээд би битэйгээ бараг уулздаггүй зэрэг асуудал нь тэднийг хөндөрүүлэх нэгэн шалтгаан болсон баг. Гэтэл тэд аль хэдийн 3 охины эцэг их болцсон байдаг. Гэхдээ хүүхдүүд тэдний салтыг зогсоож чадаагүй. Ингээд Холливуудын хамгийн алдартай хосуудын нэг 11 жилийн дараа ингэхүү салцгаадаг юм. Брюс дараа нь ингэж дурсдаг. Бидний хооронд яг юу буруу болсон талаар би сайн мэддэггүй. Нэг л мэдгэд салах дээрээ тулцсан байсан. Би түүндээ одоо хүртэл маш их хайртай гэд дараа нь дурсаж ирдэг. Тэд хэдий салсан хосууд ч гэсэн харин дараа нь сайн найзууд болцоод одоо эцэг эхийн үргээ гэд гүйцэтгэж байсан. Тэдний хооронд үзэн ядалт ч юм уу тийм муухай зүйлс байхгүй. Тийм токсик биш байх нь. Хэдий гэрэлтэн бүтлгүүцэн ч гэсэн энэ үеийг Брюсийн жүжигчний замлын үеийн хамгийн оргил үе гэж хэлж болно. Armageddon-оос хойш 1 жилийн дараа дэлхийн нийтийг айлгсан нэг кино нээлттэй хийсэн нь 6 дахь мэдрэхүү байдаг.
6 метр үзсэн. Нэг жаа хөвгттэй. Тий. Тэр хүүхдийн тоглолт амар тий. Маш мундаг. Оскарын 6 төрөлд нэр дэвшсэн байхгүй юм кино. Тэгвэл тэр хүү гэдэг байгаа чинь Haley Joel Osment гэдэг нэртэй жүжигчин. Энэ хүү 12 наснда шилдэг туслах эрэгтэй дүрд нэр дэвшиж чаддаг. Дараа нь чинь AI гэдэг маш мундаг кинонд бас тоглоод тэгээд түүнээс хойш бараг сураг алтараад саяхан гарч ирсэн чинь нэлээд мяраалсан байлээ. Гэтэ жүжигчнэр бас ажилласан юм яриа л байна. За Sixth Sense гэдэг энэ киног M. Night Shyamalan гэдэг кино найруулагч найруулсан. Нэрт зохиолч хэний? Стивен Кингийн зохиолоор хийсэн юм кино. Энэ кино бараг 700 саяын орлого болоод Брюс Уиллисийн карьер дахь хамгийн өндөр орлого болсон киногоор энэ кинод нэрлэгддэг юм. За Брюс анх удаага ийм аимшигын драм төрлийн кинонд ийм дүрд тоглож байгаа нь юм. Өөртөө ч их зөгч байсан. Өмнө кино болгон дээр л хөгжилтэй хошин төрх үзүүлдэг байсан бол энэ удаа энэ кинон дээр баг энийг хөгжилж байна. Хамгийн сүүлд дээр сургуулийн тоглолтын дээр л инээдэг баг. Энэ киноноос бид цоошин Брюсийг олж хардаг. Түнд үнэхээр зөгч байсан гэдгийг тодтогон хэлмээр. Тий нэг юм маш юм гүн дотгошоо бодолтой хүн болчихж байгаа байхгүй юу? Тэгээд гонигтай уулгартай тий. Брюс тэгвэл энэ киноноос 100 саяын ашиг олсон гэдэг. 100 сая доллар штэ. Төгрөг биш штэ. Юу хийдэг юм бэ чи? Хүн хөөрхөн сонсоо хийж байгаа. Цалин чаваал нэг киноны орлого энтраас бас хойжсэн болов. Тэгэхээр хэдий том жижиг кинонууд тоглож байгаа ч гэсэн тэрээр Холливуудын хамгийн өндөр цалинтай жүжигчин хэвээрэл байгаа даа. Энэ 6 дахь метр хүүгээр ярьсан бас нэг дугаар байгаа шүү. Тэрийг бас үзэж байна. Тэгээ ямар олон кино ярьсан юм бэ? Брюс хэдий өмнө нь дахиж хизээч телевизийн цуврал тоглохгүй гэж байсан боловч замналынхаа туршид дахин хэд удаа ийм цуврал тоглосон бий. Mare About You гэдэг цувралд нэг ангид тоглосон бол харин найзууд цуврал дээр бүр 3 ангид тоглодог. Ингээд найзууд дээр тоглосон нь бас цаанаа авчиртай. Брюс өөр нь альва зүйл дээр мөрийг тавих их дуртай хүн юм гинэ. Нэг удаа бүр покерын тэмцээнээс $500,000 шагнал авч ирсэн баг. Ийм одоо мөрийг тавих дуртай. Юун дээр ч хамаагүй тавьдаг. Нэг удаа 2000 онд гарсан Whole Nine Yards гэдэг киноны зураг авалтын үеэр за тухайн үеийнхээ хамтран тоглогч Friends цуврал яваад Matthew Perry-тэй өөрсдийн тоглож байгаа энэ кинон бокс офисыг тэргүүлж чадахгүй гэд мөрийг тавьсан юм байна. За. Тэгж Matthew Perry болохоор чаднаа. Хэрвээ одоо манай кино бокс офисыг тэргүүлэх юм бол чи миний цуврал дээр ирж дүр бүтээн шүү гэсэн юм байна. Ингээд Whole Nine Yards бокс офисыг тэргүүлээд Брюс ч гэсэн мөрийгээ биелүүлэхээр Friends дээр ирдэг. Ингээд найзууд цуврал дээр бүтээсэн энэ дүрээрээ тэрээр 2 дахь удаага Эмигийн шагналыг гардаж авах. Гой мөрөө. Тийм. Шилдэг зочин од гэдэг юм одоо юу гэдэг вэ? Outstanding юу лээ? Guest star гэдэг. Тэгээд Брюс маань Francis авсан цалингаа бүгдийг нь сайн үсэн бас хандилсан гэдэг. Whole Nine Yards гэдэг энэ кинонд одоо Брюс тоглоод сонгогдсныхаа дараа хамтран тоглогчоор Мэттиг өөрөө сонгосон юм байна. Тэгээд залгсан чинь нөгөөт нь уцаа авдаг. Францын зураг авалт дууссан. Би одоо амарч байна. Гадаадд явж байна. Тэгээд Брюс байн залгаадсан байна. Чи ирчилтэй гэж гойж үтснээ сүлд нь хэрвээ чи энэ кино тоглохгүй бол би чиний гэрээ чин шатаан шүү гэж бүр заналгийлж хүртэл үтсэн байна. Мэдээж энэ зөвхөр шоглаа байсан л та. Ингээд Мэтмен Брюсийн урилгаар энэ кинонд дүр бүтээдэг. 4 жилийн дараа энэ киноны 2 дугаар анги бас гардаг. Тэгэхээр маш амжилттай болсон гэсэн үг юм. 2000 онд түүний оролцсон 3 төсөл байдаг нь бүгд дажгүй. Найзууд. Нөгөөх нь The Kid гэдэг кино. За 3 дахь нь Unbreakable гэдэг бас нэг кино байна. The Kid гэдэг энэ кинонд нь бас их сонин зохиолтой л да. Өөрийнх нь бага насны өөрийнх нь бага насны хүүхэд өөр төр цаг хугацаар ялаад хүрээд ирдэг байхгүй. Ингээд тэр хоёрын хооронд юм сонирхолтой үйл явдал өрнөх бол. Харин тэр Unbreakable гэдэг кино нь болохоор нэг осол орчдөг хүн үстэй тий. Амьд гарчдаг. Гимтдэг. Тийм үнэт байгаа кино. Энэ кинонд хуучин хамтрагч M. Night Shyamalan-тайгаа хамтардаг байхгүй юу? Найруулагчтайгаа. Энэ маш сонин тийм өвөрмөц зохиолтой. Тэгээ супер патрон байгаа кино. Өөрийгөө гимтдэггүй гэдгийг мэддэг байхгүй. Тэгсэн чинь нэг байнга гимтдэг нэг хүн хурж ирээд тэр нь Samuel Jackson юм л та. Тэгээ чи энэ чадвараа ашиглаач гэд манай супер патр болж хувирдаг байхгүй.
За энэ Unbreakable гэдэг кино бол түүний замналын хамгийн мундаг жүжиглэлтэй кино гэж олон хүн ярьдаг. Бүр нэг Рожер Эберт ч хүртэл энэ кинон дээр түүнийг магтдаг. За болоо. Эцсийн бүр ашгүй канцаа. Тэгээд энэ кино ер нь тун амжилттай болоод гоё киноч болсон. 2 дугаар анги нь 2016 онд Split гэдэг нэрээр гараад 3 дугаар анги нь харин Glass гэдэг нэрээр 2019 онд гарч ирсэн. За 3 дугаар анги нь жоохон муу болсон. 2 дугаар анги нь бол гоё. Чи санаж байвал Брюс Уиллис өөрөө тоглолтгүй. Джеймс Макэвой гэж жүжигч байдаг байхгүй. Тэр ингээд дотор нь маш олон хүн амьдарч идэг. 3 хүүхдийг ингээд охиныг барьцаалчдаг. Санаж байна уу? Үзэг бол тэр кино үзээрэй маш гоё кино байгаа шүү. За ингээд 2010 оноос хойш Брюсийн тоглосон кинонуудаас амжилттай сайн болсон киног тоолох юм бол гарын 5 ороонд багтахаар байж. Ихэнхдээ жижиг туслах дүрүүдийг бүтээж байсан. Сайн гэж хэлэгдэх кинонуудын дурдах юм бол Tears of the Sun, Hearts War, Sin City бол үнэхээр мундаг кино болсон. Энэ бол нэлээд шүү. Мөн түүний дуу оруулсан Over the Hedge гэдэг хүүхэлдэйн кинонд бас хөөрхөн. Баахан амьтад хөргөж чуулгалаад байдаг санаж байна. Санаж байна. Хөөрхөн. Мөн тэгээд Red гэдэг кино байгаа. Red гоё тий. DC-ийн комикаар санаа авч ирсэн кино шүү. За мөн хамгийн сүүлийн киног нь Looper гэж нэрлэх юм болов. Ийм шинжлэх ухааны уран зөгнөлт кино байна. Ер нь сүүлийн жилүүдэд жижиг туслах дүрүүдэд маш их тоглосон. Гэхдээ цалин өндөртэй. Тэрээр сүүлийн жилүүдэд нэг тийм системтэй болцсон юм байна. Нэг өдрийн $1 сая гэдэг. Оо за ямар. Тэр нь гэрээгээ дандаа 2 өдрөөр хийдэг гинэ. $2 сая авдаг. Хэрвээ би чиний кино тоглох гэж л авал би тэр ашиг маш гэхгүй. Зүгээр л надад нэг өдрийн $1 сая өгөхөд л болно. Ингээд 1-2 өдөрт ингэж цалин авах гэж маш их мөнгө авч байгаа хэвээр тийм. Тэг өөрийгөө ятраахгүй нэг өдөр ажиллаад тэгэл амарчна гэсэн. Тэгэхээр нэг жижиг дүрүүдэд маш олон тоглоодсон юм очиртай юм бэл. Хүмүүс за та манай дүр нэг жижигэн дүр бүтээн үү гэдээ уриал 1-2 тоглолоо ингээл явуулчихна. Тэгээд тэр чин дараа нь маркетинг дээр манай кинонд домогт Брюс Уиллис тоглосон шүү гэдэг рекламдчихна. Зарим кинон дээр бүр манай хүн чинь хэдхэн минут л гарч байгаа шүү дээ. Тэнгүүд Брюсийг бүр постэр дээр хамгийн томоор нь хэвлээд Брюс гол дүртэн тоглосон юм шиг ингээд гаргацдаг байсан байхгүй. Бүр маш их кино тоглосон. Тэгээд нэг энэ юу штэ. Сүүлийн 5 жилийн хугацаанд 30 гаруй төсөлд оролцсон байна. Жилд 6 гэсэн үг. Тэгэхээр жилд 12 саяын цалинтай гэсэн үг шүү дээ. Тэгэд энэ цалингийн системээ нэг найз Sly-ха Expendables гэх кинон дээр бас хэрэгжүүлэх гэж үзсэн ба. Тэсэн чи Sly уурлаад ийм гэж юу ийсэн бэ? Кино урлагийг чи ингэж юм. Энэ бас жон туртаар хийсэн. Гэхдээ л сайн найз TV ирэл тээ. Тийм их кинон тоглоод маргаашгүй юм шиг зүтгэж байсан бас нэг учиртай ч юм шиг. Түүний доролцож байгаа кино багийнхан нь сүүлийн үед Брюсэс нэг тийм сонин зүйл ажиглаад исэн гэнэ. Тэрээр эхлээд хэлэх үгээ мартаад тэгээ цээжсэн үгээ ч гэсэн хэлж чадахгүй. Тэгээ бүр зарим кинон дээр ингээд чихвчтэй ороод цаанаас нь хүн үгийг хэлж өгөөд манай хүн гэж дагаж давтаж хэлдэг. Ийм байдалтай нөхцөл байдалтай байсан юм байна. Зураг авалтанд ордог. Санахгүй мартаад идэв болсон гэсэн юм уу? Тийм. Тэгээ нэг удаа бүр буу алдчихсан. Буу байсан ч тэр буудах ёсгүй байсан ч буудаад сунтай болж таараа. Ийм удаа бас сайхан гараад айлаг болдвол хүн алдсан шүү дээ. Брюс Уиллис ч гэсэн тийм одоо юу бэж. Гэхдээ азар нөх энэ шарахтайг үл тээ. Ингээд нэг л өдөр нэг киноны зураг авалтан дээр байж хата. Би энд юу хийж байгаа вэ? Ямар киноны зураг авалтанд орж байгаа юм гэж асуусан баг. Ингээд түүний биеийн байдал тун базаахгүй байгааг нь мэдсэн. 2023 онд Брюс Уиллисийг aphasia буюу хэл ярианы чадвараа алдсан. Dementia буюу солиорох өвчнөд энэ нь хавсарсан гэж онцлогдоод тэрээр кино урлагаас зодог тайлж байгааг нь түүний гэр бүлийнх нь мэдэгддэг. Брюс одоо юу ч ярьж чадахгүй. Биеийн байдал маш муу байна. Гэхдээ хэвтэрт бол арай биш. Тэгээд оюун санааны байдал нь орон гарan. Хүүхэд байхасаа л түүний кинонуудыг үзээд хизээч гимтэхгүй өхгүй юм шиг байсан. Тэр одоо баатар маань ийм байдалтай байгаагаар үнэхээр хүнд байсан. Гэтэл тэр нэг өдөр
Брюсийн гэр бүлээс нэгэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлдэг. Брюсийн төрсөн өдрийг гэр бүлээрээ тэмдэглээд манай баатар маань төрсөн өдрийн бялууны лагаа үлээж байгаа тэр бичлэгийг нийтэлдэг. Тэгээд дуугаа сонсоод ингээд бүжиглэх та хөдөлгөөн хийгээд нэмсгэлж байгаа тийм бичлэг байдаг байхгүй. Ер нь үнэхээр гоё бичлэг байсан тэр. Санаа зовж шít бас нь ч тийм. Тэгээд ядаж инээж байгааг нь харах гоё юм тий. За тэр бичлэгийг үзээ зөвхөн би баярлаагүй. Дэлхийд даяар кино урлагт дуртай тэр фэнүүд бүгдээрээ баярлсан. Бас тэд өөр нэгэн зүйлд баярлсан нь энэ баярын төрсөн өдрийн баяр дээр Брюсийн хуучин эхнэр Деми Муур болон бүх 5 охтууд нь бүгдээрээ ирсэн байдаг. Ямар хөөрхий. Деми Муур, Брюс Уиллис хоёр саснасаа хойш сайн найзууд хэвээрээ үлдсэн гэд ойлоо дээрээ дурдсан тийм. Тэд үнэхээр сайн харилцаатай, бие биенээ халамжилж хайрлсан хэвээрээ байгаа мэт. Деми Муур салтаасаа хойш дахин болцож эхлэхэд Брюс Уиллис түүнийг маш их дэмжсэн. За бүр Деми Аштон Кучер хоёрын хормон дээр Брюс Уиллис өргөддөг. За мөн Деми болон Брюсийн хоёр дахь эхнэр хоёр үнэхээр сайн харилцаатай. Тэд цуг оройн хоол идэх бол энүүхэнд гэж. Брюсийн хуучин эхнэр, за хоёр дахь эхнэр мөн 5 охтууд нь бүгдээрээ ковидын үеэр хамтдаа тусгаарлагдсан юм. За ямар гоё. Деми Муур Аштон Кучераас салаад маш хэцүү байдаг байхгүй. Энэ үед нь Деми Муур тэр хамгийн төрүүлж очиж тайтгуулсан хүн бол Брюс Уиллис. За ингээд одоо эсэргээр Брюсийн биеийн байдал ийм хэцүү байхад Деми Муур тэднийхээ байнга очиж хайртай найзаа үргэлж халамжилж байдаг гэдэг. Зарим хүмүүс дутхгүй санагдах байх. Гэтэ эрүүл сайхан харилцаатай бол ийм сайхан шүү дээ. Ер нь ийм байвал цохилтой тийм ээ. Ингээд Деми Брюс хоёр бие бинийгээ олсон хамгийн том бэлэгч юм шиг. За ингээд олон ч сайхан уран бүтээлээрээ дэлхийг баясгаж байсан Брюс Уиллис гэх энэ хүн маань хурдхан шиг эдгэрээд эргээд сайхан кинонд тоглоод одоо кино сонирхч биднийг одоо баярлуулах болтугай. Гэтэ харамсалтай нь тийм боломж байхгүй юм шиг үлээ. Гэтэл гайхамшиг дэлхийд даяар шүү дээ. Гайхамшиг төхөгч юм лээ тийм ээ. Ямар гоё түүх вэ? Өстой гоё. Баярлалаа цэглээ. Тэг ингээл яг кино түүх надад үнэхээр гоё санагдав. Би ч одоо киног тэг бүгдийг үзээд мэдээд идэг. Үзснээ ч санахгүй байхад мэдэхгүй шүү дээ би ингээд. Тэгэл ингээл хүний амьдралын замналыг ингээл сонсохоор бүрстэй амар гоё санагдах юм. Хүн чинь нэг хүнтэй байжгаад хайрг болохоор тэр хайртай байсан юм чи одоо салцсан юм чи буцаагаад авчиж болохгүй шүү дээ. Хүн чанар нь явж дээ. Магадгүй тэр олон кино тоглоход ч гэсэн хүн чанар нь явсан байгаа. Бүр үнэхээр гайхалтай гоё юм. Бүр нэг юм амар их баярлалаа. За ингээ олон сайхан түүхийг бидэнтэй өндрийдэн. За баярлалаа. Шинжлэх ухааны таны мэдгүй одон дэр суврын кино түүх нэвтрүүлэг шинэ энэ 7 хоногийн дугаар энэ үрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дэр сувг, NTV телевиз, одон дэр радио 83.3 107 хос дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарын хамтран ажиллагчаар Ханиа Томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Travelio, за мөн аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээцгээе. Уриатаагаар хинэгтэл манд хэмжиж ажиллалаа. Нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн бата баярлалаа. Баярлалаа цэглээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмон дэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон дэр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон дэр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.